Үзэгчдийнхээ амгалан айлтгая. Миний байшингийн түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Нартын голомт компани Польшоос оруулж ирж буй Gospel захилгаан халаагуурыг хувийн байшиндаа хэрхэн суйрлуулах талаар үзүүлэхэд бэлэн боллоо. Ямар төлөвлөгөөний дагуу яаж суйрлуулахаар бэлтгэж байна вэ? Одоо миний энэ ард байгаа байшин маань одоо 8 арвын хэмжээтэй одоо 80 м квадрат талбайтай байшин байгаамаа. 10-тай, өргөн 8-тай энэ айлын ингээ палан зураг байж. За энэ дээр ингээд бид дэмжүүлсэн байгаа. Байшингийнхаа гадна толгой ингээ цонх. Одоо 1 цонх, 2 цонх, 3 цонх, 4 цонхтай айл байна, тийм ээ. Тэгэхээр палан зургийг бол хинч ингээ зурчин. Тэгээ ерөнхийдөө нь бол заавал ингээд детачлах шиг ерөнхийдөө хуваалаа. За ингээд өөрийнхөө харьцаа гаргаад ирнэ, тийм ээ. Ингээ гаргаад ирэх юм бол ер нь бол та нар цаашдаа гарахдаа яг энэ өрөөний урт нь өргөн нь ингээ гаргачлах амар. Тус үр дээр нь тийм. Тус үр дээр нь. За шинэ энэ өрөө бол одоо шинэ 4 байлаа гэж бодоход 4 16 м квадрат гэх юм бол хэрвээ 16 м квадрат бол ямар пар тавих вэ гэдэг хэдүүлээ ингээд манай компаниас танилцуулж байгаа хүснэгт байдаг яг ийм хүснэгт. Энэ хүснэгтээс шууд хартчуулна. Хоноос хүүтэн орж идэг учраас хүүтэн агаар халаах гэдгээрээ заавал цонхнод бол пар тавьдаг шүү. Хэдүүл энэ өрөөнд 22 300 1400 гэж тавьчихсан байна. За энэ юу хэлж байгаа юм бэ? 22 гэдэг нь юу юм? 300 гэж юу юм? 1400. 22 гэдэг маань энэ парны маань 2 секц гэсэн үг. Одоо ингээд дээрэс нь хараад одоо бол 2 секцтэй. 33 гэвэл 3 секцтэй болоод ирнэ гэсэн үг. Арай өргөн болно гэсэн үг. 300 гэдэг маань энэ амбал өндөр нь. Тэ 22 500 гэсэн бол энэ 50-тай оруулах нь шүү дээ өндөр нь. 22 300 гэдэг нь 22-ын 2 секцтэй 30 см өндөртэй метр 20 урттай пар гэсэн үг байхгүй юу. За энэ байл ягаад 300-тай пар тавьж байгаа гэхээр шалнаасаа цонхны одоо доод ирмэх хүртлээ бол ерөнхийдөө 50 см учраас амхан пар тавьж байгаа гэсэн. 30 см-тай пар. Тийм бол 50 см-тай пар тавих юм бол авцангаас илүү гарч штэ. Цохимжгүй харагдана. За метр 40-тэй пар. Ягаад метр 40-тэй пар тавьсан гэхээр ерөнхийдөө цонхны маань уртнаас метр 60-тай айл байлаа. Тэгэхээр метр 40-тэй пар тооцсон байна. Тэгээд энэ өөрөө 16 м квадрат учраас 22 300 1400-тай пар одоо энэ дээрс хараа тийм ээ. Халаах талбай нь 14-өөс 16 м квадрат гэхээр энийгээ тооцож байгаа шүү. За ингээд тооцоолоод хэдүүлээ энэ пар нь 22 300 1400 энд бол 30 өндөртэй 1200-тай одоо метр 2-тэй пар. За энэ өрөөнд бас нэг метр 2-тэй пар. Энд 1800-тай пар. Ягаад тэр цонхны их урт цонх байна. За тогоогоо зоосон байгаа. Ер нь бол байшин барьж заавал техник өөр гэж байх хэвээр. Урт өндөрөөс шалтгаалаад паарны хэмжээгээ тааруулж авах хэрэгтэй юм биш үү хүмүүс ихлээр. Тий, яг үн. Тэгээд энэ байшин маань өөрөөсөө баригдаад хамбал удацсан байгаа учраас бид нөгөө шалан доогоор хоолоо явуулах нөгөө ямар ч боломж байхгүй. Тэгээ коллектороор явуулах боломжгүй учраас ил монтажээр явна. Ил монтажээр явна гэдэг маань тогооноос пар хүртэл заавал 2 шугам татна. Нэг шугамар биш шүү. Тэгэхээр 2 шугам татах учраас энийгээ ингэж зураал сүүлд нь та нарын газар дээр хэмжиж чинь. Ингээ хэмжээд ирэхээр нийт одоо энэ паранд одоо хичнээн метр шугам орох юм гэдгийг гаргаад ирнэ. За тэгээ энэ дээр ингэхээр энэ одоо булан ирж шүү дээ. Тэгэхээр энд 2 шугам явж байгаа чинь 2 булан орно. Энэ дахиад явж дахиад 2 булан. Ингээд булангуудаа тоолоо гаргах чинь. За пар булган дээр өх хуц хаалт буюу 2 хаалт байх хэрэгтэй. Нэг нь пар руу орж байгаа шугамны хаалт, нөгөөх нь парнаас гарч байгаа шугамны хаалт. Тэгэхээр 2 пархаар 7 пар байгаа юм чинь мэдээж 14 хаалт орно, тийм ээ. Тэг ингээд тооцоолоод ингээ анхан шатны тооцоо гаргацсан одоо энэ айлын тооцоо маань энэ байна. Тэг 80 м квадраттай айл байшингаа барьцаал хэдэн одоо төгрөний одоо зардал гарах вэ гэж хүмүүс их асуудаг. 2021 оны 10 сарын 17-нд айл хийсэн айл байна те. 5 сая 465 мянган, 5 сая 500 мянган төгрөгөөр ингээд бүх юм хийч чинь ингээ багтцсан байж чинь. Танаа цоолохдоо бидэд одоо хэрвээ энэ маань одоо модон хантай байх юм бол те модны өрмөр те хэрвээ бетон байх юм бол энэ өрмөр энэ маань арзмаартай байгаа штэ 26 16 те 32 гээд яг тухайн хоолойныхоо хэмжээгээр тааруулаад энэ амгууд өрмөө сонгож байгаа цоолно гэсэн үг. Тэрний дараа бол пар угсралт гэх юм. Тэрний дараа одоо бид эдийн материал сонгосон материалаа нэг PPR гэдэг материал байгаа. Одоо хоолд наагаж авчихна гэсэн үг. Хоолоонуудаар наагаж авчихна гэсэн үг штэ. Энэ PPR гэдэг хоолой маань бас 3 4 янз байгаа. Одоо жишээ нь энэ одоо ингээд улаан канттай байгааз энэ улаан канттай маань болохоор бэхжүүлсэн хоолой. Ягаад гэвэл энэ бэхжүүлсэн хоолойг бид дулаан дээр тавьдаг юм. Ягаад гэвэл гадагшаана тэлэлт өгөхгүй. Энэ маань болохоор энэ PPR-ыг гурвлагч уу амгаа тороник гэж нэрлэдэг байгаа юм. 3 талаас нь явуулна гэсэн үг тий. За энийг болохоор 2 хоолойгоо хооронд нь холбоно гэж байгаа. Мөвт. За миний энэ барьж байгаа болохоор хаалт. Энэ хог шүүч идрээ болохоор би хамгаа тогоон дээр хэрэглэхий. Тий, тогоон дээр орж байгаа дээр би хэрэглэнэ. Цахилгаан хаалгааруудаар суйрлуулах эдгээр дээр хэрэглэгдэх энэ багжуудыг хаанаас авч болох вэ? Энэ бол байгаа. Ерөнхийдөө барилгын цахууд дээр бүгдэн дээр нь байгаа. Тий. Миний энэ одоо энэ хэрэглэж байгаа энэ багж нь болохоор амбол Польш багж.
Энэ болохоор наадах гушуунууд нь хоолой болгондоо таарсан өөр. Бидэд одоо дараагийн хоолойг нахтаа 30-оос болоод хийчих нь шүү дээ. Арай 32-ын том хоолой хийхээр бол би одоо 20-оо энэ одоо наадах 30-оо аваад 32-ын хоолой хийгээд явчихна гэсэн үг. Энэ 30-оос солиод явчихна гэсэн үг байхгүй юу? 30-оо энэ одоо 25-ын 30-оо авч хийчихэд 32-ын 30-оо би дараа нь хийгээд 32-ын хоолойг нааж болно. Одоо төмөр дээр одоо чангалгаа байдаг те холболтой ихтэй чангалаад янз янз болдог тэр биш шууд наагаж явцдаг учраас ер нь л найдвартай. Яг энэ зааг filter яв. Тэгэхээр энэ дотор талын зааг энэ гадна талын заагтай адилхан байдаг байхгүй юу? Ингэж хэмжээ авах нь шүү дээ. Энэ одоо нэг залгах хэсэг. Ингэж нагдах нь шүү дээ. Энэ маань дараачийнхан маань ингэж нагдах нь шүү дээ. Энэ дээр очиод ерөөсөл тий. Энэ хоёрдоо ингэж авахгүй. Эндээс ирж байгаа хоол чинь бас ингэж ирэх юм. Тэ жишээ нь ингэж ирэх нь шүү дээ. Энэ дээр ингэж л наах байхгүй. Дэрэлтэй өрөм цохилттой дэрэлүүд төр бол хангалттай болоод шүү дээ. Тэгэхээр хүмүүс нин тэргүүний шаардлагатай энэ багцуудыг бол захаас авч яагаад ингээд холболтой хийчихэл болох нь. За одоо парныхаа хөлийг угсарна. Энэ хан маань гипсэн хан учраас тэр нөгөө пар үлэхөр дийлэхгүй. Тийм учраас бид энэ дээр нөгөө парандаа таасан хөл хийж байгаа юм. Өөрөө ингээд цанаасаа хөлтэй юм шүү дээ зориултыг. Парныхаа уртаас хамаарад ерөнхийдөө бид ингэдэг хоёр параа тавь хөлөө тавихтаа бид чинь голлуулж цэвэрхэн шүү дээ тий. Тэгээ бид тамгал энийгээ тоолцдог байхгүй шийдэхэд тоолоо жишээ 1 2 3 4 5 6 7 8 гээд энэ одоо 8 дээр хийцэн байж тээ. Энэ харалтаа. Тэгэхээр дараагийнхаа бас цэвэрлэхийн тулд 8 дээр тавьчих шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 ингэжээж мэдээж ирэх гой цэвэрчлэх харагдсан тий. Энийний доод тал нь буцах шуум гэж явуулаад дээд талын өх шуумаар явуулж байгаа юм. Тий. Энийг дээд талын өх шуумаар явуулж байгаа юм чинь паарныгаа энэ паарныгаа өхтөр нь олно гэсэн үг. Тий. Тэгээ доод талын буцах дээр тэр цаад орно олно. Дээд талд нь байгаа нь бол өгөх нь юм биш үү тий. Халуус ирж байгаагаа өгөх гээд байгаа юм. За тэр доороос гарч байгааг эдгээрийг халаагаад гарч байгаа учраас эндээс 80 градусаар гарч орсон халуус тэндээс 75 болж гарна. Энэ бүгдийг халааж гарч байгаа учраас. Тэгээ 75 болж байгаа учраас 75 болоод буцаад энэ доод талдаа холбогдож доод талынхаа гараа буцаад яваад буцах гэдэг. Зөвхөн энэ парны усл буцсан тий. Тий, энэ парны ус. Пар болгон дээр тусвастай өөр. Пар болгон дээр өөх буцах. Хэрвээ зүүн талаасаа холбогдолтой байх юм бол хоёлаа энэ одоо өөхийнхаа халдыг зүүн тал дээр нь тавих нь шүү дээ. Яг л зүүн гар талаасаа орж ирж байгаа учраас. Угсралтай хийж байгаа хүмүүс бол энэ хоолоо наах гэдэг дээр бас нилээ сайн суралцаж авах хэрэгтэй байгаа юм. Хайлуулж байгаад хооронд нь хэр удаан байх ёстой гэсэн тийм цаг хугацааны юм бий юу? 3 секунд. За 2-3 секунд. Наасаа жоохон зайтай байх хэрэгтэй юм юу? Тий, угаасаа халаад ирэхээр хоёр тал руугаа ингээд хандаа нийлж гэсэн үг шүү дээ. Гит ингээ шахацсан байх юм бол энэ голын хоолой маань номорно гэсэн үг байхгүй. Зөв. Тийм багс тэгэхээр хоёр талаа Тэр жоохон зайтай. Орх гар хоёр төр байгаа хаалтууд энэ ямар өвчтэй? Энэ хаалтыг хаачаар энэ өрөөж энэ баар халахгүй энэний дараачийн баар нь хурдаа хална. Заавсаа. За. 100% бол одоо ажиллахад ерөнхийдөө бэлэн болгоод хандаа угсарч байна тийм. Хандаа угсрахтаа ер нь ямар хуу байдлаар угсруулж зүгээр. Энэ косплиг тэр чихтэй орчинд тэгээ нойлын өрөөнд угаалгын өрөө те усанд ордог газар бол ер нь тавиад хэрэггүй шүү. Ерөнхийдөө айлынхаа зөх хэмжээгээ харж угаад үүдэндээ ерөнхийдөө гусны шүгөө мөгөний дотор ч юм уу болно. Ерөнхийдөө зайгаа гол нь чихтэй газар л тавихгүй бол болж байгаа хгүй. Энэ буцах шугам, цэнхэр буцах шугам. Энэ цаасан жиргийг хийчээд энийгээ дарах нь шүү дээ. Тэ? За энэ дэр холбогдоо жирэг өвчийг хийгээд явчих юм шүү дээ. Жирэг хийхгүй нөгөө нэгээс хоёр баарын даралтаар явдаг учраас шингэн гоожих гээд байдаг. Энийгээ цэнхэр өнгөөр нь дагалдуудаад хаалтаж гисэн цэнхрээр хийчихэж байгаа шүү дээ. Энийгээ одоо улаан байна шүү дээ. Улаан. За энэ чинь нэг халуун хүүдэн гэдгээр хамаарж байна яаж юм? Цэнхэр гэдэг маань буцах шугам буюу хүйтэн. Тий. Улаан гэдэг маань хамгад өгөх шугам буюу яг энэ халааж гарч байгаа хэсэг нь. Халааж гарна энэ буцаж орж иж байгаа хүйтэн хэсэг нь гэсэн үг шүү дээ. За. Усыг бол одоо энэ жижиг тоогоолтоор энэ нэг 2 литрийн болон бахархаа гэсэн үг. Тий халаагаад одоо тэн байгаа. Энэ тэнцэнд одоо 85 градус дотор халаагаад гаргана гэсэн үг. Энэ бондгос сав ба штэ. Энийг бас анхаараа тий. Энэ болохоор нэг айлт чинь одоо дундчлаад одоо 5-аас 7 бар гэхэр чинь
нэг парн чинь 5 литр ихээр нэг айлт унслаа бас 70 литр шингээ эргээд байгаа биз. Тэр парнд нь тэр парны чинь 10% тэнцэх сав байхгүй юу? 70 литр байх юм бол одоо 7 литрийн болон тавих нь шүү дээ. Энэ агүй ингээ ойлголт машин одоо илүүдлийн сав гэж юм байдаг шүү дээ. Халаад ирэхээр тэлтийн сав руугаа уурлуугаас ороод хөрхөөр мотор руугаа түлхчихдэг гэж шүү дээ. Яг тийм механизм өөр гүйцэтгэдэг байхгүй юу? За яг ноцоосоор шууд тосоолоо хийгээ шахаа явчих тийм байх тий. Тий. Одоо тосоолоод үргэнэ. Одоо 7 маараад үргэнэ. За сая 100 залгаснаас хойш 20-30 минут болол янзын сайхан хаалсан байна. Одоо дахиад нэг цаг болоход бол ерөнхийдөө гихт подологтой сууж болохоор болсон байна. Байшингаа барьчаад энэ 100. Тэгээд халаалт тавих юм лээ судлаа. Тэгээд бас гал өс төлөхгүйгээр цэглэгаанаар шийдчих гэсэн ерхий бодолтой байсан. Өөр чанартай хаана вэ гэж хайгаад. За тэгээд ер нь бол Facebook-с нь Cospel Mongolia гэдэг групп эдэн пэйж идэм билээ. Тэндээс нь олж аваад тэгээд нэг хүмүүсийн сэтгэл комментуудыг уншлаа. 98 сайтай. Тэгээд өөр хамгийн гол нь Европ брэнд юм байна. Угсралтыг харсан. Тий, өөрөө хийчмээр юм байна. Нэг жоохон заавар зөвлөгөө одоо нэг бичлэг байх юм бол харж байгаа л хийвэл хийчихээр л юм байна. За тэр нэг халаагч юм уу, тийм ээ ганц нэг тиймэрхүү юмнууд нь бас нэг шаардлагатай юм шиг байна. Ерөнхийдөө бол боломж юм байна. Энэ Cospel Mongolia-ийнхэнд бол баярлалаа.